Энэ эрэгтэй шатхууны бөөг амандаа хийж уусан. Гэхдээ тэр ууж байгаа нь тос биш ус байсан. Учир нь ирээдүйн ертөнцид усны нөөц хумс. Ядуу хүмүүс ус авч чадахгүй, зөвхөн арх авч уудаг. Ус уухыг хүсвэл усны станцад очиж төлбөр төлөхөөс өөр аргагүй. Гэхдээ Цао Ван огт арх уухыг хүсээгүй. Гэр бүлийнхээ усны асуудлыг шийдэхийн тулд Цао Ван өдөр бүр илжгээрээ бусдад бараа хүргэдэг. Хэдийгээр ийм амьдрал уйтгартай ч гэхдээ тэр сэтгэл хангалуун байсан. Учир нь энэ усны нөөц хомс ертөнцид гэр бүлээ тэжээхийн тулд юу ч хийхэд бэлэн. Ийм өдрүүд үргэлжлэх байх гэж бодож байсан. Гэвч нэг өдөр гэрийнх нь элчиг усгүйгээс болж хөлөө хугалсан. Элчиг өөрийг нь дагаад зовхоос өөр аргагүйг ойлгосон. Цао Ван буугаа авч өвдөлтөө төвчин элчийг явуулсан. Гэхдээ элчиг явсан ч гэр бүл амьдрах хэрэгтэй шүү дээ. Баян хүмүүст бараа хүргэх ажлаа үргэлжлүүлэхийн тулд тэрээр хотод ирж бүх мөнгөөрөө механик элчиг худалдаж авлаа. Тэр ингэснээр амьдрал нь тогтвортой болно гэж бодож байв. Гэвч түүний охины найз залуу тэр механик элчиг худалдаж авсныг нь удалгүй мэджээ. Тэгээд механик элчийг хэд хоног зээлэх хүсэл тавьжээ. Цао Ван үүнийг хараад шууд татгалзав. Гэтэл дараагийн өдөр Цао Ван гэрийнхэн цоож эвдэрснийг олж мэдэв. Шинээр худалдаж авсан механик элчиг чалга болсон байв. Энэ явдлыг ойлгосны дараа охины найз залуу хийсэн байх магадлалтай гэж бодоод тэр даруй машинаа унаж Шошон аавыг олж нөхцөл байдлыг асуув. Шошо өчигдрөөс хойш гэртээ ирээгүй мэдээд эрэгтэй зэвсэг авч уул руу Шошог хайхааргүй. Гэтэл ууланд гармагцаа усны үйлдвэрийн хүмүүсийн дайралтад өртөв. Тэд эрэгтэйг ус хулгайлахаар ирсэн гэж боджээ. Эрэгтэй зөвхөн элчиг хайхаар ирсэн гэж мэдэгдсэн ч тэд түүнд огт итгэсэнгүй. Аз босоход эцэст нь эрэгтэй хурдан шалангаа байлаа. Буугаа бариад эндээс зогтсон. Тэр уулнаас буух үед элчиг хулгайлсан залууг олсон. Энэ залуу сэрээд гинэт буу толгой дээр нь тулсан. Гэхдээ нөгөө хүн түүнийг алаагүй. Харин түүнийг хүссэн. Учир нь энэ залуу түүний механик элчгийг хулгайлсан. Хэрв энэ механик элчиг байхгүй бол түүний гэр бүл бүгд сангаж өгөх байсан. Энэ залууг амжилттай баривчлана гэж бодсон. Гэвч замд Цао Ван өлсөж сангаж байсан. Цао Ван амарч байх үед залуу чулуу авч түүний толгой руу зогсон. Дараа нь арх гаргаж хүчээр уулгасан. Удалгүй Цао Ван архинд хордож нас барсан. Цао Ваны үхэл залуугийн буруугаас болсон ч гэхдээ тэр огтхон ч сандарсангүй. Бүр Цао Ваны гэрт буцаж очсон. Цао Ваны үхлийг механик элчигт тогсон. Эцгийгээ амьдаар нь ядрааж өхөлснийг харсан. Ах дүү хоёр маш их гонигтай байв. Гэвч залуу дотроо баяртай байлаа. Учир нь Цао Вангийн саад дотгор байхгүй болсон тул тэр охиныг нь албан ёсоор авч суух боломжтой болсон. Хүргэн хүний хувьд Цао Вангийн бүх хөрөнгийг өвлөн. Мөн тэр механик элчигч түүнийг харахад муу хүн шиг харагдахгүй байв. Дүүн ч энэ хөргөнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Гэтэл залуу шөнө усны үйлдвэрийн эзнийг олж уулзжээ. Шууд л эзнийг уулын бэлд усны үйлдвэр барихыг шаардав. Хэрэг зөвшөөрөхгүй бол Цао Вангийн үхлийг түүнд тохно гэж сүрдүүлв. Залуу эрэгтэй нэр сийсэн хутга гаргаж ирэхийг хараад эзэн аргагүй зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Үр дүнд нь дараагийн өдөр усны үйлдвэрийн эзэн энэ газрыг хөгжүүлж эхлэв. Удалгүй энд усны их үүсвэр орж ирэв. Өдрүүд өнгөрөх тусам залуугийн тариалсан үр тариа аажмаар соёолж эхлэв. Удалгүй тариалангийн талбайд хязгааргүй үр тариа ургаж эхлэв. Залуу өмнөх энгийн иргэнээс том газрын эзэн болж хувирсан. Дараа нь тэрээр Цао Вангийн охинтой амжилттай гэрэлсэн. Гэтэл хинч төсөөлөөгүй. Энэ залуу үнэндээ охины аавыг хөнөөсөн байсан гэдгийг цаг хугацаа өнгөрөхөд энэ явдал мартагдана гэж бодсон. Гэтэл нэг өдөр гэрт хідэн хүсээгүй зочид ирсэн. Тэд залуутай хамтрах гэж ирээгүй. Харин газар хураах гэж ирсэн. Учир нь энэ газар Цао Ван амьд байхдаа банкнаас зээл авч авсан газар байсан. Банкны ажилтнууд өр нэхэхээр гэрт ирсэн. Залуу шөнө хүн худалдаалагчтай холбоо барьсан. Дараа нь найзынхаа хүүхдийг хулгайлж мөнгө залилсан. Гэтэл хүн худалдаалагч мөнгөө амгацаа. Шууд найзыг нь буудаж алсан. Эмх замбраагүй байдалд механик элчиг санамсаргүйгээр буудуулсан. Систем нь нэвтэрсэн. Автоматар үйлдвэрт засварт бутсан. Харин залуу эмх замбраагүй байдлыг ашиглан мөнгөө аваад зогтсон. Найз нас барсны дараа хүргэн ах гинэт баян хүн болж хувирсан. Цао Ван ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн. Харин нөгөө талд механик элчиг бас доголон механик элчиг үйлдвэрлэлийн үйлдвэрт ирсэн. Механик элчиг дотор хадгалагдсан бичлэгийг хараад механик элчигийн үйлдвэрийн дарга шууд гэр рүүгээ уцтсан. Тэр өдөр гэртээ утас авсан хүн нь Цао Ван байсан. Эргэлзсэн царайтай Цао Ван шүнжин механик элчигийн үйлдвэрт бичлэгийг шалгахаар яарсан. Үр дүнд нь санаандгүй олж мэдсэн нь эцгийнх нь үхэл хүргэн ахын хийсэн хэрэг байжээ. Өөрийгөө эцгийг нь хөнөөсөн дайсантай. Тийм удаан хугацаанд амьдарсны дараа Цао Ван дотроо сэтгэлээр унсан. Яг энэ үед тэр эцгийнхээ өшөөг авах ёстой гэж шийдсэн. Гэртээ ирээд Цао Ван энэ явдлыг эгчтэй хэлээгүй. Харин механик элчиг доторх бичлэгийг нууцаар устгасан.
Дараа нь хүргэн ахыг хоол хүргэх нэрээр уул руу хуурч аваачсан. Тэр ууланд гарсан даруйда. Тэр нэг хөлөөрөө Сяо Вангийн зохион бүтээсэн өрхөнд унсан. Хөлөө хугалсан. Айсандаа бүх хүчээрээ чангаар тусламж дуудсан. Удалгүй Сяо Ван гарч ирсэн. Хүргэн ах нь түүнийг авраач гэж хүссэн. Гэвч Сяо Вангийн гардах чулууг хараад тэр даруй сандарсан. Учир нь тэр жил чулуугаар аавыг нь хөнөөсөн. Сяо Ван мөнөнд мэдсэн гэдгийг ойлгосны дараа тэр даруй өөрийг нь өршөөхийг гуйсан. Гэвч харамсалтай нь хэтэрхий оройтсон байв. Сяо Ван шууд бууга өргөж түүнийг баруун хойш нь илгээсэн. Дараа нь механик илжигний бичлэгийг устгасны дараа юу ч болоогүй мэт гэртээ буцаж ирсэн. Түүхийн төгсгөлд Сяо Ван аавыг нь хөнөөсөн хүн хүргэн ах нь гэдгийг эгчтэй хэлээгүй. Цаг хугацаа өнгөрөхөд эгчимч бас аажмаар итгэсэн. Найз залуу нь үг дуугүй явсан гэдэгт талбай нургац аажмаар боловсрох үед ах дүү хоёрын амьдрал түүнээс хойш элбэг дэлбэг болжээ. Энэ кино бидэнд хэлж байна. Сайн үйлсэд сайн хариу, муу үйлсэд муу хариу ирдэг. Шудраг яс магадгүй хоцорч ирж болно. Гэхдээ хизээч орхигдохгүй. Нью кино таныг кино ертөнцид хөтлөнө.